Зөншлөг тааруу бэлчээрийн гарц муу байсан аймагуудын малчид зоодуулахаас өртөж 400 орчим километр нүдлэн отроор өвлжж байна. Тухайлбал аймаг дундын отрын бүс нутаг буюу Хинтээ аймгийн Дэлгэр хаан сум, Хэрлэн Баян улаанд Энэвэл Дөрвөн аймгийн 12 сумын 380 гаруй малчин өрх оторлож байгаа юм. Төв Дундгов, Өөрхангаа Хинтээ аймгийн малчид оторлож байгаагаас хамгийн хол нь Дундгов аймгаас буюу 400 орчим километр малаа тун эндэржээ. Энэ хот айлбал Дундгов аймгийн Эрдэнэтлээ сумын малчин мөн хоёрынх. 23 хоног малаа тууж ирснийх өнтөө үлжиж байна гэсээр угтсан мөн хоёр 2009 оноос аймаг сум дамнан оторлож эхэлжээ. Элбасчдын сурвалжлах багийг одоо Хинтээ аймгийн Хэрлэн Баян улаан буюу Монгол улсын бас отрын гол бүс нутагт тооцогддог нутагт ирсэн байна. Ингэхдээ бас Дундгов аймгийн Эрдэнэтлээ сумаас энэ нутгийг зорж ирж оторлон өвлжиж байгаа. Мөн хоёрын хотод зочилсан байна. Сайхан өвлжиж гэнэ үү? Отор нүүдэл сайхан. Сайхан өвлжиж байна. Отор нүүдэл сайхан энэ жил харин цаас бахтай сайхан өвл болж байна. За хичнээн тооны малтаа Хэрлэн Баян улаан дээр вэ? За бод бог нийлсэн 2200-аад байгаа малтай л өвлж байна. Хүр хадуугүй. 100-аараа өхөр 2100-аад байгаа мал хоны маань нийлсэн. Сая ирээд харахад бол хоньны хөл бас их чангал харагдаж байна. 400 орчим километр байдаг үлээ тий. 400 гаруй километр л. Хөлөөрөө л 20 хэд хоног л явж ирж байна. Энд дээрээ додож байна уу? Энэ дээр нь 2 сар гараад болж байна. Хэрлэн Баян улааны хувьд бас жилийн жилд өвөл ер нь үнэтэй болдгоо, өвсний гарц ургац юм сайтай байдгаа гэд малчтай хувьд бас ам сайтай байдаг. Энэ жил бас 14 аймгийн бас нэлээдгүй олон сундын малчтыг отроор өвлжүүлнэ бас гоод тогтоосон юм байна. Энэ зөвшөөрөл хамрагдаад ороод ирсэн. За тэгсэн намар орон нутагтай хилээдэг аймгийн отрын бүс нутгаар энэ аймгийн отрын бүстэй хэлэлцээр хийж тэг говоотонд нь ороод анхудагаал орж ирж байна да энэ намар. Дундгов аймгийн Эрдэнэтлээ сумын хувьд энэ өвөл ер нь ямар хөө байгаа юм бэ? Мэдээж хавар намар одоо өнгөрсөн намар зундаа хургаараа хэр байсан, ургац хэр байсан гэдгээс хамаарал мэдээж муу байсан бол отор нүүдэл хийж байгаа байлгүй. Танаа яг одоо өвлждөг нутгийн хувьд. За одоо нутгийн хувьд бол одоохондоо бол сая би нэг хэд хоног өмнө юу бодсон ер нь өвлжид хүндэрсэн байна. 100 болоогүй. Үлийн цагаан авахт нь их болсон. Тэрнээс болж мал таргалаагүй. Сая бол их цас ихтэй их бамбарлж байна. Ерөнхийдөө зодорхог л байна доо манай нутаг. Та ер нь өмнө отор нүүдэл хийж юу? За өмнө шоорын хэдэн жил ер нь отор нүүдэл их явж байна дөө. Ер нь 100 болохгүй болоо тэгэл хойш шуршамаас. Отор хамгийн гол явсан энэ жил ол гарч ирж байна доо. Анхудаа энд ирээд өвлжиж байхад ер нь мал тогтоод айтайхан байна уу? Сайхан байна. Говийн мал хангайдаа сууланд явж чадахгүй л гэдэг бас сайхан л байд юм биш үү? Дулаахан ямгийн гол нь энэ жил уулын нөмөр нөөлөг. Энэ жил бас муу гарц ургамлын гарц муу л гэж байна. Тэгээ бас говийн манайхан тамаалтаа таарсан бас болж гэнэ болж. Отроор яваа малчтын хувьд бас бэрхшээлтэй зүйлүүд их олон байдаг тийм ээ. Мэдээж яг Хэрлэн Баян улааны хувьд гэхэд олон аймгаас олон сумаас малчид ирдэг. Дээрээс нь энэ сумын энэ нутгийн уугуул малчид байна. Хэдийгээр яг гэрээ хилцэлтэйгээр зөвшөөрөлтэй явж байгаа ч гэсэн бас нутаг орон хавчих гэдэг асуудлууд их олон сонсогддог юм. Таны хувьд ирээд 2 сар болж байхад ийм зүйл ажиглагдаж байна. Одоогүй юу вэ нөө? Ер нь нутаг орныхнаа отрын асуудал байхын тэгээд айгүй шүл биштэй бэлчээрний болол яг давчуу биш. Хоорондоо нэг шахалдаа танаа манайх гээд булаацалтаад байхгүй л ш одоохонд. Дундгов аймгийн хэмжээнд жилээс жилд хурд тундас багасж, үлийн цагаан хохтон тоогоо алдснаар бэлчээр нутаг устгад хүрээд байгааг тэрээр харамсангүй ярьж байлаа. Гэхдээ газар их хол гэлгүй өвсний шимтэйг даган отор нүүдэл тасралтгүй хийсээр байгаагийн хүчинд малын тодолгой нь 2000-д авч 2013 онд сумынхаа сайн малчин 2018 онд аймгийнхаа сайн малчин болжээ. Түүнчлэн отор нүүдэл зориулж 10 орчим сая төгрөгийн угсардаг төмөр хашаа, чирээд явчихдаг 5 хүний дулаан сууц, хааж сүлжээ ундгүй суурин утас, хийм филетик, нарны зай, олон сувгийн телевиз, сайжруулсан зуух зэрэгээр 5 тухай хангажээ. Отроор өвлжиж байгаач суурин өвлжөнд байгаагаас ялгаа алга. За орчин цагийн отор нүүдэл хийж байгаа малчтын хувьд бол одоогоос 2-3 жилийн өмнөхтэй харьцуулахад бол илүү технологичсон гэж хэлж болохоор өөрөөр хэлэх юм бол отроор явж байгаа малчтын хувьд бол ийм төрлийн угсардаг төмөр хоньны хашаатай болсон. Өөрөөр хэлэх юм бол энэ хашааны хувьд бол нэг тус бүр нь бол 2 м 60 см урттай. За метр гаруй бол өндөртэй. Энэхүү хашааг нь бол одоо нэг тус бүрийн бол 100 орчим мянган төгрөгөөр хийлэгдэг. За энэ 2000 хоньны багтаамжтай энэ хашааны хувьд бол нийтдээ 3 сая гаруй төгрөг зарцуулж хийж хийлгсэн гэдгийг бол
отроор явж байгаа дундгой Эрдэнэ талаас өмнө малчин мөнхөр бол хилж байна. За дүүний хувьд бол отор нүүдэл хийхэд дан ганц гэр авч явахаас илүүтэйгээр богоончгийг бас илүү дүүддэг болсон. Өөрөөр хэлбэл машиндаа чирээд явчихдаг. Энд нь бол 4-5 хүн бол хангалттай амьдраад ийж болох үз. За дээрээс нь өвлийн дулаалгатай дотроо бол гаралгаатай ийм төрлийн отор нүүдлийн хэрэгслүүдийг бол малчид түгээмэл ашигладаг болжээ. Орчин цагийн малчдын ахуй амьдралд дэвшил гарч төв газар амьдарч байгаагаас дутах зүйл алга хэмээн малчин мөнхөр ярьж байлаа. Гэхдээ хамгийн том асуудал нь бэлчээрийн дааз аймаг сум бүрт гэтэрч эхлээд уугуул сумандаа мал маллахад хүнд байсан бол одоо отроор явхад ч хүнд болчиход байгааг хэлж байсан юм а.